За сайн байцгаана уу? 29 өдрийн бичлэгээрээ олцож байна. Өнөөдөр миний төрсөн өдөр байгаа. За тэгээ хамгийн түрүүнд намайг төрүүлж өсгсөн ээжтэй баярлаж талархаж явж маш их хайртай шүү гэж хэлмээр байна. За тэгээд аавдаа, эмээдээ, өвөөдөө, ахтаа хамаатан садна тийм ээ намайг өсөж төрж өнөөдрийг хүртэл өсөг зааж өгсөн багш нартаа гэд ерөөсөө бүх хүмүүст маш их талархаж баярлаж явдаг аа. За тэгээд өнөөдөр та бүхэндээ энэхүү сайхан өдөр багшийнхаа ерөөл магтаал сойрхол тэргүүтээ уншлаг гэдэг номноос шүтэн барилгын магтаалыг уншиж өгье. Шүтэн барилгын магтаал. Богд Занхоо 41 наснда хоосон чанар онох үед бурхан багшид харилтгүй их сүсэг төрж хоосон чанар айлтснаар нь бурхан багшийг магтсан энэхүү гүн ухааны бүтээлээ туйрвжээ. Энэ магтаал нь Богд Занхоогийн туйрвсан 4 их магтаалын нэг юм. Аль нэг болгоон зарлагласан учир бэлэг нь ханцшгүй үзүүлэгч багш шүтэн барилдаж бүтхийг болгоосон өвдөслөгч ялгуусан түүнс өвдмөө. ертөнцийн доройтол хэдий буй түүний үндэс нь мунхаг учир шүтэн барилдаж бүтхийг үдсэн альнаар тэр нь нятдгийг зарлаглажээ. Тэр цагт төгөлдөр оюунтан шүтэн барилдаж бүтхийн мөрийг таны сургаалын анис мөнд яахан дотроо үл ухаарнаа. Тийм болохоор итгэл танд магтах үүдийг хинч байсан шүтэлцэн бүтхийг зарлагласнаас өөр гайхалтай ямархан олох билээ. Нөхцлөөс харгалцсан алин бүр нь өөрийн чанараар хоосон химээх энэ зарилгаас сонин гайхам сайн өвдөс юу байна? Алинд барьснаар балчир нялхын туйлд үзлийн хүлээсийг чангалдаг цацралын торыг үлдэгдэлгүй тасдагч тэр ямагтад мэрэгшгүй мөө. Энэ сургаал нь бусдад үзэгдээгүй, тиймээс таныг л багш хэмээн. Үнэгийг арсланд нэрлэдэг шиг тэрсүүдэд харин хуурмаг нэр. Аяа үзүүлэгч, аяа аврал, аяа итгэл өгүүлэгчийн манлай. Шүтэн барилдан бүтхийг зарлагласан үзүүлэгч түүнд би мөргмөө. Амтан гимнхийн тухайд хайрлсан тус зохиогч таны зарилгийн сургаалын шим хоосон чанарыг ондог ханцшгүй учир шалтгаан шүтэн барилдаж бүтхий ёсыг харшилцсан хийгээд ис нотлох үед үдсэн үгээр таны ёсыг хэрхэн дотроо ухаарч чадмүй? Та хизээ хоосон чанарыг шүтэлцэн бүтхийн утханд үзвэл мөн чанараараа хоосон бөгөөд үйлдэлийн цогцол нь харшлахгүй. Түүнээс буцаан үзэх аваас хоосонд үйл болшгүй бөгөөд үйлд хоосон үг ирэх учир аюумшигт халилт унахыг таалжээ. Тиймийн учир таны сургаалд шүтэлцэн бүтхийг үдсэн нь сайн шаагдмөө. Тэрийг ч бүгдэд байхгүй болон мөн чанараараа буйгаар бус үл харгалзах огторгын цэцэг шиг үл шүтэлцэх нь тиймээс үгүй ээ. Чанараараа бүтвэл тэр бүтгүй шалтгаан нөхцөлд харгалздаг нь харшилмүй. Тиймийн учир шүтэлцэн бүтхийгээс ангид юмс үгүй учир мөн чанараараа хоосноос ангид алин юмс үгүйд зарлаглажээ. Юмсад зарим мөн чанар байваас мөн чанар нь ер нь цаагдахгүй учир гаслангаас нөхцөхийг болшгүй бөгөөд цацрал бүхнийг буцашгүйд зарлаглажээ. Тиймд мөн чанараас хагтсан хэмээн арслангийн дуугаар олон дахин мэрэгдийн чуулганд сайтар зарлагласан үүнд хэн сөргөлцөж чаднаа? Мөн чанар юу ч үгүй. Үүнд шүтээд энэ бүтсэн. Агуулга бүгд зохилдох хоёр нь харшлалгүй хуралдах уйлдахыг өгүүлэх юм. Шүтэн бүтсний учир шалтгаанаар туйлын үзэлд шүтэхгүй хэмээн сайтар зарлагласан нь авралтад таны ханцшгүй өгүүлэгч болсон шалтгаан. Энэ бүгд нь уг чанараар хоосон, үүнээс энэ үрэн гарсан хоёр магадлал харилцан хоорондоо саад үгүй нөхөрлөн уйлдэх, үүнээс илүү гайхамшиг болсон, үүнээс илүү биширмэн алин. Энэ ёсоор танд магтвал магтсан болохоос бусдаар бус. Тантай өшөрхөх аль нэгнийг мунхаг байр барлагдаа барьжээ. Тиймээс тэрээр мөн чанаргүй дуугд үл тэсвхийд гайхах юм. Таны зарилгийн нандин саг шүтэлцэн бүтхийд хүлээн зөвшөөрчхөөд хоосон чанарын архилалтыг тэсдэггүй үүнд л би харин гайхан суумгүй. Мөн чанаргүйд хөтлөх ханцшгүй үүд шүтэн барилдаж бүтхий нэр томьёог гагцаар шалтгаалan мөн чанарт баривал
Идүүгээ харин энэ төрлөختнөө дээд худагтуудын сайтар зорчсон гарам дэмээс хахацах учир таны баяссан сайн мөрд алин аргаар хөтлөн уйлднам. Харгалзалгүй засрашгүй мөн чанар, харгалзах засрах шүтэн барилдлага. Хоёул яахан нэгэн суурьнд харшлалгүй ямагт хурах билээ. Тиймээс шүтэлцэж бүтсэн аль нь мөн чанараар угаас үгүйрсэн ч нэн түүнд үзэгдэх учир бүхнийг элэв мэтэд зарлаглажээ та. Таны ямарчлан үзүүлэн айлтсанд сөргөлдөх зарим нь ч номтой зохилдсон гим алдаа олдохгүйг зарлагласан ч энэ ямагтаар сайдар ухаармүй. Юун хэмээвэл үүнийг номлосноор үзэгдэх хийгээд үзэгдэхгүй зүйлд хэтрүүлэг болон гүжирдэн гүтгэхгүй боломжийг алсруулан зохиосны учир таны өгүүлэхүйг ханцшгүйд үдсэн учир шалтгаан шүтэлцэн бүтхүйн энэ л мөрөөр бусад зарлагийгч хуурмаггүй болох магадлал төрмөө. Утгачлан болгоож сайтар зарлагласан таны араас даган суралцахад доройтол бүхэн алсран одох нь гин бүгдийн үндэс буцснэх. Таны сургаалаас гадагш зөвлөгч нь алжаалыг удаан шүтэн үйлдэлээч улам хойштой гимүүд нь дэвэрсээр бид үүсэх нь батчих учир аяа мэргэд энэ хоёрын ялгааг дотроо багтаах болбоос тэр хэн цагт зүрхний гүнээс танд яахан бишрэхгүй байх. Таны олон зарлаг байтугай хэсэгхэн нэгний утга төдийх нь ч тойм төдий магадлал олсон ч түүнд дээдийн амгалан өгдөг. Мөнхөөр дарлагдсан хөөрхий би ийм гайхам эрдмийн цогцод эртнээс аврал одуулсан авч эрдмийн хэсэгхэн гис онжээ. Гэлээч үхлийн ам руу зүгэлсэн амны үргэлжлэлээ мөхөх хүртэл танд өчүүхэн итгэл төрсөн үүнийгээл сайн хувьд бодном. Үзүүлэгчийн дотор шүтэн барилгыг үзүүлэгч хийгээд бэлгүүний дотор шүтэн барилгыг мэдсэн хоёр нь ертөнц даяар ялгуусны их эрхэт мэт гайхамшигыг сайтар таал болгоожээ бусд нь бус. Таны хэдий хайрлсан зарлиг нь шүтэн барилгаас л эхлэн ордог. Тэр нь ч гаслангаас гэтлэхийн учир амьрлахгүй зохиол танд үгүй. Таны үзүүлсэн сургаал альны чихний мөрд одон тэд бүхнийг амьрлуулах учир сургаалыг танд барихад хэн дургүйцнэ. Чанад сөргөлдөгч бүхнийг даран дээд доодын харшлалаар хоосрон төрлөختний хоёр тусыг өгөгч энэ ёсонд дуршил минь дэгжлээ. Үүний тулд та бээр заримдаа бие өөр үед амиа гуа садан төгс идлэлээ тоошгүй галавт олонтоо өгсөн. Альны эрдмийг үзэж таниснаар дэгэнд загас татагддаг мэт таны таалал татагдсан номыг танаас сонсоогүй нь хувьд утжээ. Тэрхүү энэлэл гаслангийн хүчээр хайрт хүүдээ ихийн сэтгэл даган татагддаг ямар мэт миний сэтгэл орхиж чадшгүй. Эхэндээ таны зарилгийг санах үед бэлэг үлгэрийн цогоор бадарсан, гэрлэн тороор бүрэн хүрээлэгдсэн үзүүлэгч таныг эсрэнгийн эгшгээр үүнийг ийнд зарлаглаасандаа хэмээн чадагчийн дүр сэтгэлд минь ургаснаар халуунаар инлэгчдэд сарны цацраг шиг тэрхэн даруйд эмнэн тусалмой. Тэрчлэн онцгой нэн гайхам сайн ёсыг ч мэрэгшээгүй төрлөختөн нарийн цахилдаг өвс мэд бүхэнд тийм хутхан холимой. Энэхүү ёсыг хараад би шамдал ихээр олон мэрэгдийн араас даган таны тааллыг ахин дахин эрен хайлаа. Тэгхүйд өвөр бусад аймгийн олон гол номлолыг судлахад улам хойшид эргэлзээ тороор миний сэтгэл нэн зөхөрчгүй. Таны тэнцэшгүй хөлөгний ёс байгаа үгийн туйлыг эвдэн ямарчлан тайлахыг иш үзүүлсэн нагарч унаа номлолын гүмүүдэ цэцэрлэгийн хэргүй болгоолын хот мандлан дэлбэлж эрхэм зарилгийн окторгойд саадгүй зорчих туйлд барих сэтгэлийн харанхуйг арилгасан мугууд өгүүлэх оддыг сүрээрээ дарагч цог төгөлдөр сарангийн сайн номлолын цагаан гэрэлт эрхсээр тодруулж өгсөн багшийн их ачлалаар харсан даруйд сэтгэлийн алжаал тайлагдаж амгалан олвоо би. Зохиол бүхнээс зарилгийн зохиол нь дээд болмой тэр нь ч бас энэ л мөн учраас мэргэд үүгээр бурхныг дурдан санаарай.
Үзүүлэгч түүнийг даган машид гараад ялгуусны зарлагт баггүй судалж сурсан игүүдрийн явдалт хичээгч нэгэн гэлэн их арш түүнд тэр мэт биширмөө. Ханцшгүй үзүүлэгч таны сургаал лугаа ийн золгосон нь багшийн ачлал учир. Энэ буйнаач амтан бүгд үл хоцрон дээд садан багшаар хөдлөгдөх шалтгаанд зориулмөө. Тус зохиогчийн сургаал нь мөн орчлонг барагдтал, муу бодлын салхиар хизээд үл хөдлөн сургаалын чанар ёсыг мэдээд багш түүнд сэтгэл итгэмжлэл олсноор мөнхөд дүүрэх болтугай. Шүтэлцэж бүтсэн утга түүнийг тодруулан зохиогч чадагчийн сайн ёсыг би төрөл тутамдаа ам биеэж огоорон барин нэн тогтооход агшин төдийч мөн үл шамтрах болтугай. Дээд татагч тэрээр үлшгүй их бэрхээр шамдан хичээж шимд бүтээсэн үүнийг алин аргаар аривжуулж болох бол химэн тийм шинжиллээр өдөр шөнийг нөхцөх болтугай. Үлэмж ариун санаагаар энэ ёсонд хичээхэд эсрэн хийгээд хурмаст ертөнцийг тэтгэгч хаад сайн цогт махгал тэргүүтэй сахиус нугуудч алгасрал үгүй үргэлжид нөхрийг зохиох болтугай. Химэн ертөнц бүхний адилтгашгүй их садан ханцшгүй их багш ялж төгс нөхцөн бурхан багшид шүтэн барилдан бүтсэн гүн утгыг айлтсан үүднээс магтсан сайн номлолын шим химээх үүнийг олонтой сонссон лувсан дагваавал бээр цастын орны цаст уулсын манлай одой гүнжаалын газар тэнгэрийн хормойд аглаг орон бурхтын дээд газар буюу өөр нэрнтийн ялгуусан тэв химээх үед найруулсаны бичээч нь намхай болболой. За энэхүү шүтэн барилгын магтаал ном буюу үгээр их болсон хамаг амтан шүтэн барилгын магтаалыг онцгойсон чанарыг онох болтугай. За бүгдд нь энэхүү сайхан ерөөлийг өргөөд өнөөдрийн бичлэгээ дүүргий маргааш уулзъя баяртай.